Монгол Улсын шадар сайд Нунтавэр бүгд найрамдагтад улсын шинжээ авгарын өөртөөц хорны алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо. Хуралд Орос улбаны улс бүгд найрамдагтад ард улс Монгол, Казахстан, Киргиз, Туркменстан улсууд болон манай улсын Увс, Завхан, Говьалтай, Ховд аймгийн удирдлагууд оролцлоо. Бид хөрш болон бүс нутгийн орнуудтай дэд бүтцийн холболтыг өргөжүүлэх, төмөр зам, автозам, бомбын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр бомбын сэргэлт болон бүсчилсэн хөгжлийн бодлогыг тууштай хэрэгжүүлж байна. Бүс нутгийн эдийн засгийн интеграцийг гүнзгийрүүлэх зорилгоор Монгол улс арц суур цагаан толгойн бомбыг булган тагшигын бомбтой төмөр замаар холбосон төмөр зам байгуулахыг төлөвлөж байна. Үүний зэрэгцээ манай улс булган тагшигын бомбын холболтыг ашиглан Казахстан улсаас газрын тосны бүтээгдэхүүн импортлох тээвэрлэлтийн шин сувгийг нээх сонирхолтой байгаагаа үгээр илэрхийлж байна. Бид алтай орчмын дэд бүс нутгийн инх тайван хөгжил цэцэглэлт, харилцан ашигтай хамтын ажиллагааны жишг бүс болгон хөгжүүлэхийн төлөө бүх талтай нэгт хамтран ажиллах болно. Манай улс баруун бүс нутаг нь урт талаараа Хятадын шинжээ авгарын өөртөөц хоронтой хилдэг бүс нутгийн хамтын ажиллагааг илүү идэвхтэй өрнүүлэх чиглэлээр шадар сайд ажиллаж байна. Жишээлбэл бүсчилсэн хөгжлийн бодлогоор зөвхөн улс дотроо хөгжих бус Евраз бүгд найрамдагтад ард улс Орос улбаны улстай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд төмөр замын бүтээн байгуулалт хил залгаа бомбуудыг хөгжүүлэх, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх нь чухал байгааг онцолж байна. Энэ хүрээнд Орос улбаны улсын Завхан аймгийн Арцуур бомбдоор Увс аймгийг дамнаж, Ховд аймгийн Булган бомбд, шинжээ авгаар талаас Дагшикийн бомбдтой нийлэх босоо төмөр замын ажлыг судалж байгаагаа илэрхийлжээ. Энэ төмөр зам бол гурван улсын олон жил яригдсан эдийн засгийн хамтын ажиллагаа шин түвшинд хэрэгжих чухал ач холбогдолтой юм а. Шинжээ авгаар талаас Хятадын 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөнд баруун бүс нутагтаа төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр тусгасан. Дагшикийн бомбтой хүртэлх төмөр замын ажлыг холбогдох байгууллагууд судалж байна. Энэ бомбд бол манай Булган бомбтой хэлдэг учраас уг бомбоор дамжуулан Арцуур бомбд хурж Орос улбаны улс руу гарах нэг гарц болох юм. Өөрөөр хэлбэл уг төмөр зам Хятад, Монгол, Орос гурван улсыг холбох чухал төмөр зам болно гэдгийг онцолж байна. Сүүлийн жилүүдэд хоёр улсын төрийн дээд өндөр түвшний харилцан айлчлууд нэмэгдэж, ээж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхний салбарт идэвхтэй өрнөж яваад талархалтай байна. Хятадын 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөнд төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд тусгасан бөгөөд Дагшикийн бомбд хүртэлх төмөр замын ажлыг холбогдох байгууллагууд судалж байна. Энэ төмөр зам бол Хятад, Монгол, Орос гурван улсыг холбох чухал төмөр зам болно. Манай хоёр талын орон нутгуудын харилцаа, хамтын ажиллагаа, улам бүр нэгтэрч, боловсрол, эрүүл мэндийн салбарт бодиттой хөгжиж байна. Цаашдаа хөдөө аж ахуй, уул уурхай, хүнсний бүтээгдэхүүн экспортлох чиглэлээр хамтран ажиллаж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, бомбуудын хөгжлийг шин түвшинд гаргах нь чухал байгаа юм. Алтай бүс нутгууд эдийн засгийн интеграцийг идэвхтэй өрнүүлж эхэллээ. Манай улсын хувьд энэ бүс нутгаар дамжуулан Казахстан болон Евразийн зах зээл рүү гарах хамгийн боломжит шийдэл юм. Шадар сайдын зүгээс Булган Дагшикийн бомбын холболтыг ашиглан Казахстан улсаас газрын тосны бүтээгдэхүүн импортлох тээвэрлэлтийн шин сувгийг нээх сонирхолтой байгаагаа мөн илэрхийлжээ.